Сонгуул чамайг залгааж гинөө. Өдөр тутмын амьдралд чинь өөрөөс чинь асуухгүй орж ирэл. Заримдаа ч залхамаар. Хинж байсан яах вэ? Нэг саналаар л дутуу гэж чи бодож гинөө. Сая 800 мянган саналаар сонгуулийн дүн гарна. Энэ сая 800 мянган санал чиний өөх нэг саналаас эхэлдэг юм. Энэ бол аль нэг намын сонголт биш. Энэ бол чи цаашдаа ямар улсад яаж амьдрах вэ гэдгээ сонгох сонголт. Ажил хийгээд төлсөн татвар чинь гадаадад хаус болсон. Зургатаар үздэг мэдээ чинь зугцсан, нуусан, идсэн, уусан. Энэ чамд хамаагүй юм. Даргын хүүхэд сургуульд явах уу, танай гудамжинд сургууль барих уу? Авилгын хэрэгээ нуух сүүлчийн найдвар аврагын жудаг юм уу? Аль нь чиний хариулт юм бэ? Микрогоор биш, метрогоор явдаг. Хашаа байшингаа хаус болгодог. Харанхуй гудамжаа хүснээр гэрэлтүүлдэг. Албан тушаалтантай бүхэлдэж биш. Бүхэл гэж ярихын тулд өөртөө байгаа эрхээ дэж өөрийнхөө сонголтыг итгэлтэй зүр. Авилга авсан, мөнгө угаасан, газраа худалдсан, гадагшаан зугцсан арчаагүй юмсыг нэг мөсөн ачгийн тулд нэг саналж хэрэгтэй байна. Илүү ичээр, илүү хөгжил рүү. Монгол улсын төлөө зүтгэе. За зөвхөн шууд ингээ яриа явуучих юм яах юм. За одоо нөгөө 4 жил болгон явагддаг ерөнхийлөгчийн сонгуул зүгээр дарга солихын нэр биш. Үзэдийн асуудал гэж хэлэх юм биз дээ. Ерөнхийлөгч гэдэг нь яг бид нар бэлэгдлийн ч гэдэг юм янз бүрээр тийм зөөлрүүлсэн өнгө аясаар хилээд байдаг боловч үндсэндээ бол маш том хариуцлагатай улс төрийн албан тушаал шүү дээ. Зүгээр нэг тамирчин хүн ч гэдэг юм. Одоо Каннам стайлаар бүжиглж байгаа тийчдэг асуудал биш юм. Ерөнхийлөгчийн үүрэг бол Монгол улсын хөгжил цаашдын ирээдүйг геополитикууд асар их нөлөөтэй байдаг. Ийм сонгуультай. Танай намын одоо элбэгдэрж ерөнхийлөгч болох гэж байна. За энэ хүн ерөнхийлөгч болсноор сайн тал нь юу нэ? Мэдээж би бол найз нөхрийн хувьд нэг намын хувьд бол магтана л да. Зөвхөн өөрөө ч хувьд хөндлөнгөө. Одоо арчлын одоо эхлүүлсэн арчлыг одоо Монгол оронд арчлын хаягийг авч яваа хүн. За Монгол орн бол мэдээж арчлаас ухрах боломжгүй хүн төрлөختөн бүгдээрээ л арчлын төлөө явж байхад бид нар бас энэ арчлыг бас нэг байгуулсан шиг байгуулах хэрэгтэй. Ухруул яах вэ? Ухруул яах вэ? Ухруулж тавлах уу? Гэхдээ ухруул яах вэ? Одоо ухруулж байсан. Сая хэллээ шүү дээ. 100 гаруй орны арчилсан орнуудын дэлхийн улс орнууд манайд чуулахад 2 хөрш ирсэн ба шүү. Гэхдээ энэ бол яг одоо манай нөгөө 2 хөршөөс баг бүх юм хамааралтай шүү. Оросын улманы улсаас жил болгон миллиард 500 сая долларын нефт бүтээгдэхүүн импортлж явж байгаа. Манайхаас бол нэг ч бараа таваар авахгүй. За хятад улсын хувьд бол манайхаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй. Уул уурхаан салбараас бол дандаа түүхэн эдийн авж байгаа. Мал аж ахуйн гаралтай бүх түүхэн эдийн хамж авж байгаа. Өөрөөр хэлбэл монголчууд үйлдвэрлэл битээ эрхлээ зөвхөн түүхэн эдээ зараас тэгэл энд ажилгүй найрлал байж гэсэн бодлого шүү дээ. Яг инженерүүд энэ ажилтурсан боловсруучингууд байхгүйтэй адилхан манайд өнөөдөр геополитик стратегч нар бас байхгүй болсон. Хуучин үеийн хүмүүс нь гөгшөрсөн шинэ үеийн асуудал эрс өөрчлөгдсөн. Энэ дээр анализ хийж чадах байна. Халуун хүүтэн гэсэн хоёр нийгэм байхаар бол ярьж болоод байсан баг. Одоо ч нэг болчлоо шүү. Гэхдээ эдийн засгийн тань эхэлсэн. Ийм юмнуудыг л харах хүн манай улсад бол хэрэгтэй. Энэ тэнцвэргүй тогтолцооны эсрэг бид нар яаж зогсох вэ гэдэг асуудал бидний өмнө өөр ирэхгүй тавигдж байгаа. Энэ дээр бол мэдээж хэрэг 3 дахь орон ардсан орнуудаар илүү эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөж тэднэрээр дамжуулж энэ улс орнтой харьцах асуудал бол бидний өмнө их чухлаар тавигдж байгаа. Салхитай газар нэг юм галын дүл авч явж байгаа юм шиг байх хэрэгтэй. Тийм учраас энэ удаагийн сонгуулиар ардчилсан ерөнхийлөгчтэй байх нь зүй ёсны хэрэгээ. Тэгжээж бид 3 дахь орны хөрөнгө оруулалтууд тэр хамтын ажиллагаануудыг өргөтгөж авах юм аа. Энэ дөр бол ерөнхийлөгч бол нөгөө институцийн хувьд нөгөө үндэсний аюулгүй байдлын зүйлийн гол учраас ийм алсыг харсан нүүдэл хийдэг гэсэн утгаар нь одоо элбэг тайлбарламаар байгаа юм л да. Миний хувьд бол элбэгдэрж ерөнхийлөгч маань одоо сонгуулийн үеэр хувь хүн өөрийгөө бод, гэр бүлээ бод, тэгээ улс орноо бодсон сонголт хийгэрээ гэж байгаа. Тэд асуудлыг алхан малхмаар алгуурхан шийдсээр. Одоогийн ардчил гэж байгаа нь тогтолцоо маань төгс биш юм байна гэдэг. Энийг төрийн тэргүүн олж харах ёстой гэж боддог. Хамгийн гол нь өнгөрсөн 4 жилд элбэгдэрж гэдэг хүн нэг олж харжээ. Энэ бол шууд ардчил хэрэгтэй юм байна. Эрх мэдийг ард түмэндээ өгнө. Энэ үгэлхэд өмнөх ерөнхийлөгчийн үед бол эрх мэдлийг хэтэрхийх татсан. Засгийн газарт байх ёстой эрх мэдлийг эндээс аваад
улсын хурлд байх ёстой эрх мэдлийг эндээс аваад элбэг ерөнхийлөгчийн хувьд бол нэг юм хийж байгаа нь бол тэр төвлөрсөн эрх мэдлээс татгалзаж байх ёстой цэг рүү тарааж өгч байгаа. Гэр бүлд байх ёстой эрх мэдлийг гэр бүлд нь л өг. Орон нутгад байх ёстой эрх мэдлийг орон нутгад нь л өг. Тэг ингэж ярьж ингэж асуудлыг тавина гэдэг бол бас их зориг л доо. Хизээ хаана сумын төвд тэр өөрөө удирдах эрхийг өгье гэдэг тийм удирдлагатай байлаа да бид нар. Одоо л тэр чинь бий болоод байна шүү дээ. Тэр сумын төвд байгаа хүмүүс нийлж ягаад өөрсдөө шийдээд, өөрсдөө татвар аваад, өөрсдөө төсвөө аваад, өөрсдөө зарцуулах нь зөв штэ гэдгийг ярьдаг ерөнхийлөгчтэй сая л боллоо шүү дээ. Тэр чинь тэс өөр өнцгөр юмнуудаа харж хэлж штэ. Тэгэхгүй эндээс л шийдчих гэдэг л шүү дээ бид нар бүгд юм. Ер нь тийг шийдчихсэн л та. Дүнгээ сайхан шүү дээ. Хүмүүс ерөнхийлөгч Элбэг Доржийг дахин сонгоно гэдэг. Тэгээ би бодохоор авраг маань ч юм уу эсвэл ингээд эмхтэй хүн төрийн дэргэн байвал тийм гоё модны харагдах юм шүү. Зүгээр юм. Эмхтэй хүний зөөлөн сэтгэл тийм их хүний сэтгэл бол төрийн бодлогод хэрэгтэй. Яг зөв чөлөө сонгуул болохоор Америкийн Миннесота мужаас сенатад нэг бүх гараал ивжил байсан, Италийн одоо парламентад нөгөө Чичилина гэл гараал ивжил байсан тийм. Тэр хүндүүд бол энэ бол төржин үзэгдэлч шүү дээ. Ер нь олон түмнийг дагуулна гэдэг бол бүхний хүчээр юм эмхтэй хүний гоцороор дагуулахгүй шүү дээ. Олон түмний гацх үзлийн хүчээр заавна. Өөрөө сэтгэх үзлийн ингээд генератор байж чадахгүй. Хүний үгээр дуугардаг хүн бол ерөөсөө доголомын хөөхөлтэй гэсэн үг шүү дээ. Жишээлбэл одоо манайхэнтэй аймгийн онгонхөө Батэрдэн маань ерөнхийлөгчнөр төвчээд явна. Нутгийн үг нь нутаг усаа гэвэл би Батэрднийг дэмжих ёстой байх. Хэнтийнхэн ч бас нөгөө үг нь чи явдаа гэж харж суугаа шүү дээ. Гэтэл би Элбэг Доржийг дэмжинэ гэдгээ шууд хэлж байгаа. Яагаад үгүй. Төрийн тэргүүн байна гэдэг улс орныхоо зам мөрийн үзлэр жолоог нь барьж явна гэсэн үг ээ. Би богино хугацаанд ерөнхий сайдын албан хашд янз бүрийн улсуудтай уулзаж явсан. Тэгээ бодоход бол ер нь хувь хүмүүсийн харилцаа тэгээд үеийн дэтгэх чадвар их нөлөөтэй л гэж боддог. Төвчээр их хэрэгтэй юу? Мэдээж ер нь улс төрд бол төвчээртэй хүлээцтэй байх чадвар хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүнийг тэгээ 5 цаг чи зурдаа суна гэсэн үг биш шүү дээ тэр чинь. Хамгийн оновчтой үгээр 5 секундд тэр хүнд юм ойлгуулж болно. Батэрдэн бид хоёр бол бүр багын хүүхдийн найзууд. Би 19-т шгшээд орж исэн, Батэрдэн 18-т шгшээд орж исэн. За тэр намтар бол худлаа шүү. Орос хэл байхгүй, англи хэл байхгүй. Хүн намтраа буруу бичээд ирэхээр л энэ бол асуудал байхгүй. Ер нь бол өмнөд бичих хэрэгтэй. Тийм. Бүх барилдаж байгаа сургууль сурна гэж байдаггүй. Би чи их сургууль 6 удаа орсон шүү дээ. Хамгийн удаан суусан нэг сар л байхгүй ч юм. За тэгээд бүтэхгүй юм байна гээл. Тэгэхээр Батэрдэн бол барилдаж байсан үеэрээ сургууль төгссөн юугаа доктор профессор болгоод хууль зүйн ухааны доктор болсон явж байгаа байхгүй. Хууль зүйн ухааны үг нэ? Доктор. Би яагаад энэ Батэрднийг муулаад байгаа биш үү? Монгол улсын ерөнхийлөгч болох. Гэхдээ ер нь бол энэ нийгэмд бас нэг тийм үү нэг бас нэг нийгэмд нэг зөв ойлголт өгөх хэрэгтэй л да тийм үү? Монгол төрийн удирдагчдын нэг их нийтлэг чанарын хөвгтэй зэрэг энэ бол эрдэм оюуныг дээдэлдэг боловсрал. Хуучин нийгмийн үед ч одоо Зэдэн бол Говь Батмахгүй эднэртэй бол номын том хүмүүс байсан. Би нэг сайн мэднэ. Энэ хот миний төрсөн нутаг. Бас нүүдэгчдийн сууших буур. Тойроод буусан гэр хороололд тоглож наадах хүүхдүүд болон Умдны ус бохирдол гээд Улаанбаатарын зовлон их. Холын нутгаа орхиод хот руу чиглэсэн урсгал. Хоол хайсан та биш. 21-р зуун руу нүүж явна. Хайртай хотын минь хаяа улам дий. Харанхуй болоход харин талан гал түлэн. Бүдүүлэгтэй тэгэд утаа хайдаг юм биш. Бүрэнхий болоход даарахгүй тул дулаацдаг юм. Иргэдийнхээ итгэлийг 20 илүү жил авчгаад эцэст нь Интерполоор 90 сурвалжлагддаг 20 дугаар зуунд дууссан. Хорооллынх хангалттай хүлээсэн. Сүндэрлэх хот маань мөнхөд орших үнэтэй. Сүндэрлүүлэх цаг хугацаа харин алтнаас ч илүү үнэтэй байна. Эр хорооллын тошин дээр Олимпийн аврах төрсөн шиг энэ хотоо бид Олимпийн хот болох. Хээгүүч удагтай зам бүхийхэн дэмжинд үлдэг. Хэрсүү ухаан чадвар нь төрийнхөө төлөө зүтгэх Улаанбаатарчууд бидэнд эргэлзэх цаг алга. Энэ хэвээрэн үлдэх хүсэл үр чалга. Илүү ирчээр, илүү хөгжил рүү Монгол улсын төлөө зүтгэе. Тэрэн дээр энэ дээр гэж яриад яах вэ тийм ээ? Одоо ятгалаг хийж байгаа шивэсгээ гашуун туршлага яриад байна л та.
96 оны сонгуул болтгий. Чимэдгөө Дашандгоо хоёрыг нэг манай талын хоёр 30 гачаа өрөөд ирдэг байхгүй юу? Том аквалыг намчаад ирлээ шүү дээ. Манай энэ өстө гуайм мондог шүү гэдэл. Нэг хэсэг хөрглөө. Тэгэд эргээд ингээд бодож явах гэдэг чинь бол 1996-аас 2000 онд одоохон арчсан нам засаг аваад ингээд байж хахад Чимэдгөөөр дутж байгаа байхгүй юу? Эргээд бушуухан нөгөө очроо тухайн хамгийн газрын дарга болгож тийм ээ. Гэхдээ тэр баялаг туршлага, тэр үндсэн хууль бичсэн хүн, тэрний цаатлын утга учирыг ойлгож байгаа хүн тийм ээ. Дашандгоо байна, гомсргоо байна. Эднийг ийм нутар бид сольснороо Монголын төрөл гарчих хэрэг шүү дээ. Яг үнэндээ. Бид нэр ийм төрийн туршлагатай хүмүүс бэлтгэхэд энэ улс чинь өөрөө цаг хугацааны хувьд тийм ээ. Мөнгө төгрөгийн хувьд тийм ээ. Энэ хувьд бол эсрэг төлбөр төлж байгаа байхгүй юу? Ер нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд одоо манай ард түмэн тэр хүний бол 20 жил бэлтгэлээ шүү дээ. Энэ улс төрийн давцанд. Тэгээд энэс илүү одоо туршлага хөрөнгөлөөсөн хүн одоохонтой бол алга байна. Уул нь улс төрийн туршлагатай хүн олон ерөнхийлөгч нэр дэвших ёстой шүү дээ. Ерөнхий сайдаар 2 удаас засгийн газрын зовлон, ерөнхий сайдын зовлон мэднэ. Арчлын эмзэг зовлон мэднэ. Ерөнхийлөгчийн институцийн ажлыг мэднэ гэсэн ийм давуу талууд байгаад байгаа. Би зүгээр нөгөө нэг мухраар магтахгүй л зүгээр би нөгөө нэг жоохон онолчих гэж оролдож байна. Ийм юмаа мэднэ. Энэ бол аюу давуу тал байхгүй. Би чинь их хуралд анх ороод 4 жил бараг л дувдугаа байсан. Тэр чинь сурж дуурахгүй бол сураагүй дуурахар чинь амтны дог болчих гээд байгаа байхгүй. Тэр 4 жилийн сургууль чинь намайг тодорхой хэмжээгээр тэр нэг ойлголтуудыг авах гэдэг юм. Тэрүүнтэй адилхан ерөнхийлөгч болоод 4 жил болцсон хүн бид тэр нөгөө нэг сая хөгжлийнхөө алдсан хугацааг харамсч хоёлоо ярьлаа шүү дээ. Тэр хугацаан дээр дахиад 4 жил гарчих үедээ. Нэг Лунда Жанссон гэхэд өнөөдөр яг 23 жил парламентын гишүүн байгаа байхгүй юу? Энэ нэг дэг жаяг ингээл тогтоол тэгээд энэ чинь нэг айжмтаа сайжраал ингээ явж штэ тий. Хоёрдугаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд дахиад 0-оос эхэлчих үедээ. Мэдээж сөрөг хүчнээс ерөнхийлөгч гараад ирвэс сөрөг хүчний байр суурнаас хандаад байхыг үгүйсэхгүй. Тэр тохиолдолд маш хэцүү ажил хийхэд. Төрийн албаны зөвлөлийг бүгдийг өөрөө томилоод баг сөрөг хүчний сөрөг намын маягтай ажиллана гэвэл ер нь тэгэх бололцоо бол байгаа шүү дээ. Бололцоо тэгж баллах бол бололцоо бий. Гэхдээ ерөнхийлөгч чинь хориг тавих хэрэгтэй. Тэгээд их хурлын гишүүд нийлээс хориг хүзээгээд авчих тэгээд болно. Хөвсгөл явуулахгүй, хөвсгөлийн зам нуур мохоо олгоод ерөнхийлөгч хориг тавина. Нөгөө талдаа 25 гишүүнтэй намынх нь тэр хоригийг хүзээгээд авах тэгээд аливаа асуудал. Эсвэл үндэсний айлгуулын зөвлөл дээр татчих авчраад надад асуудал чинь ингээл зогсоочвол тэгэл туссан шүү дээ. Хэн бол одоо Монгол ах дүү нар хоорондоо хагалдаж муудалцаж энэ төр маань эмх замбраагүй хаус байдал руу шилжинэ гэсэн үг. Дахин гараан дээр буцаж ирнэ гэсэн үг. Энэ бол бидний хувьд бол хэцүү шттэ. Хүний амьдрал компьютер тоглоом шиг олон аймаггүй те. Хүний амьдрал нэг л байгаа. Нэг амьдарч байгаа амьдралаа нэг зам дээр тойрог чөтгөрийн тойрогоор ингэж өнгөрөх бол 2006 оноргоо буцна гэсэн үг болох юм шүү дээ. Энэ бол тийм л өцлөөд орно шүү дээ. Тийм учраас явсан галт зэрэгээ явж байгаа чиглэл рүү зоригтой шиг дахиад түлхэлэх хэрэгтэй л гэж би бодож байна. Их хуралтынхаа сөрөг хүчин байгаа л да. Гэтэ бид нар ер нь лидерчгүй хүчгүй ийм байгаа үед засгийн газар ингээд нэг талтай байна гэвэл 3 дахь ерөнхийлөгч маань сөрөг байвал дээр гэсэн юм яригдаад байна. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, өөрөөр хэлбэл ерөнхийлөгч координац хүчин байх тухай координацийн үүрэгтэй байх ёстой. Ерөнхийлөгч сөрөг хүчин болох ёсгүй шүү дээ. Сөрөг хүчний ажлыг бол парламентод цөөнх судал авсан улс төрийн нам тэр сөрөг хүчнийхээ ажлыг хийж явах ёстой. Тэрнээс биш ерөнхийлөгч чинь Монголын эв нэгдлийн бэлэг тэмдэг хамгийн одоо чухал хийх одоо нэг 3 зүйлийг хэлээч. Тэрийг ч хийж чадах уу? Ажилгүйд л яаж ажилгүйд шийдэх вэ? Энэ чинь том бүтээн байгуулалтыг зарлах хэрэгтэй. Энэ чинь дэлхийн даяараа хөгжсөн орнууд шийдчихсэн асуудал. Энэ 3 сая хүрэхгүй хүний хідэн мал дээр байд. Хідэн ажил, хідэн сурдаг хэр ажилгүйдлийн шийдэх нь 400 мянган хүн байгаа. Үндсэндээ дээр нэг 200 мянган төрийн албан агч нар 400 мянган хүнийг ажиллаар хангачих тийм бүтээн байгуулалтыг зарлах. Хоёр дахь авилгал одоогийн ерөнхийлөгчөө яагаад сонгох ёстой вэ гэдгийг
төрийн талаас нь авч үзэх юм бол одоогийн төрийн янзар дөрөлтөл маань уг их усүрийг энэ хүн олж харлаа гэж би боддог. Ямар ч байсан Монгол улс авилгалтай тэмцээд эхэлсэн. Энэ бол нэг алхам. Өнөөдөр яаж нэг сэпэнд байгаа мөг энэ байгаа мөг бүх данс илжлэгдэх болж байгаа байхгүй. Тэр чинь авилгыг чинь өөрөөс чинь хулгай хийгээд бүр ядуус нь хулгайж байгаа юм өгчөж байгаа байхгүй. Одоо тэр Гайлын Баатар гэж чи мэдхүүгүй юу? Ерөнхий сайд байхдаа айлбагдэрж хамтарсан засагт байхдаа шүү. Гайл дээр байгаа хамгийн том авилгал бол гайл дээр байгаа юм байна гэдэг. Энэний хариуд нь хамтарсан засагт байгаа сайд нар гар үс зураад айлбагдэрж огцруулж ирсэн. Юу гэхэд нөхөр албан тушаалаараа авилгалын эсрэг үйлдэлээ наймалцж байгаа. Ийм зөрөгтэй хүн бараг байхгүй дээ. Ийм учраас одоо энэ илэрч байгаа юмнуудаа та нар хардаа. Ийм учраас бол бид нар энэ авилгаа салахгүй бол энэ зүгээр тэр ардчил сөнөх мөх тухай яриха болий. Төрч мөхтэй байхгүй. Цэвэрлж чадах. Цэвэрлж би чадаад байна гэж бодоод байна. Энэ бол чадчих байгаа шанхных нь үр дүн гараад ирлээ. Ямар ч тохиолдолд ардчил буюу авилгалын асуудал дээр бол илүүгээ унтраахгүй. Ажилгүйд л авилгал 3 дахь нэг зовлонтой юм байгаамаа. Тэгээ нэг одоо яач бодоод олохгүй байгаа. Монголчууд олуулах хэрэгтэй. Хүн амын тог ярих гэдэг шүү дээ. Энэн дээр бол одоо юу гэдэг нь тэр шинэ сая ерөнхийлөгч нь Оросын холбооны улсад айлчилж байгаа тийм ээ. Тэгээд шууд халимг руу нэг хонгоцоо залаад халимгт буугаад тэнд дуу хуур болоод тэгээд ирж хятад ард улсад айлчилж байгаад өвөр Монгол айлаар ороод ирдэг ч юм уу тийм ээ. Ингээд энэ тэнд байгаа монголчуудаа Монголдо ирээч гэсэн нэг тийм механик өсөлтөл ярьж байна л да. Энэ бол энэ одоо орны ерөнхийлөгчөд эр зөргийн асуудал байхгүй. Энэ бол зөв санаа. Энийг ер нь барагтай төрийн тэргүүн хэлж чадхаар үгүйг л илүүдж ерөнхийлөгч хэлсэн шүү. Жилийн хугацаанд яг Монгол төрийн энгэр дээрээс албаасаар зарласан анхны тохиолдол байсан. Тийм. Энэ чинь өөрөө маш том асуудал. Монгол хөгжөөд ирнэ гэдвэл энэ хоёр оронд бол бас толгойн өвчлөө. Нөгөө олон үндэстэнгүй ч Монгол төрж ажиллана тийм ээ. Одоо бид нар 100 мянган ажилчид орж ирээд байгаа ш Хятадаас. Тийм. Тэгэхэд монголчуудаа авчираад хамт ажиллаад амьдрий гэж санаа юм. Энэ бидэнд хэрэгтэй. Тэр хүмүүс Монголд ирэх юм бол өнөөдөр Монголын хөгжлийг огт өөр нүүр царайтай болгож чадна. Та бүрээд хүн. Бүрээд хүн. Би гарал үүслээрээ удам ухсаагаараа ерөнхийлөгч байх хэрэгтэй гэдэг нэг юм яригдсан. Тэр одоо яг юу гэсэн үг одоо тэгэж ярих юм бол Илбэгдэрдэн ч дээд үеийн бол энэ чинь занг байсан хүн байна уу? Занг гэдэг чинь хушууны цэргийн дарга. Тэг хушууны цэргийн дарга байсан хүн. Энэ талаас нь бодох юм бол энэ хүнийг өөлөөд байх утгагүй. Нэг хоёр тэхнээ энэ хүн Монголын төрийг 4 жил толгойлоо. Монголын их оронч хүн. Монгол хүн гэдгээ ард түмэндээ батлаа харуулаад өөр юу нэхэд байгаа энэ хүнээс эсвэл зүрхнээ суулж үзэх гээд байгаа юм чи утгагүй асуудал ярьж байгаа. Тэгээд миний бодоход энийн дээр ингэж олон түмнийхээ санаа сэтгэл үймүүлж байгаа улс төрийн хүчин төмөр өвдөлтөй хөөрхий. Хүний ухааны тэнхээ гэдэг бол биеийн өндөр хүндийн жингээр хэмжигдэх зүйл биш шүү дээ. Сонгол чамайг залхааж гинөө. Өдөр тутмын амьдралд чинь өөрөөс чинь асуухгүй орж ирэл. Заримдаа ч залхамаар. Хэн ч байсан яах вэ? Нэг саналаар л дутуу гэж чи бодож гинөө. Сая 800 мянган саналаар сонгуулийн дүн гарна. Энэ сая 800 мянган санал чиний өөх нэг саналаас эхэлдэг юм. Энэ бол аль нэг намын сонголт биш. Энэ бол чи цаашдаа ямар улсад яаж амьдрах вэ гэдгээ сонгох сонголт. Ажил хийгээд төлсөн татвар чинь гадаадад хаус болсон. Зургатаар үздэг мэдээ чинь зугцсан, нуусан, идсэн, уусан. Энэ чамд хамаагүй юм. Даргын хүүхэд сургуульд явах уу, танай гудамжинд сургууль барих уу? Авилгын хэрэгээ нуух сүүлчийн найдвар аврагын жудаг юм уу? Аль нь чиний хариулт юм бэ? Микрогоор биш, метрогоор явдаг. Хашаа байшингаа хаус болгодог. Харанхуй гудамжаа хүснээр гэрэлтүүлдэг. Албан тушаалтантай бүхэл зүйл биш. Бүхэл гэж ярихын тулд өөртөө байгаа эрхээ дэж өөрийнхөө сонголтыг итгэлтэй зүр. Авилга авсан, мөнгө угаасан, газраан худалдсан, гадагшаан зугцсан арчаагүй юмсыг нэг мөсөн ачгийн тулд нэг саналж хэрэгтэй байна. Илүү ирчээр, илүү хөгжлөв. Монгол улсын төлөө зүтгэе.
Эхэлснэг үсэдхийн төлөө илүүгээ сонгох хэрэгтэй байна даавраг минь. Цохмаа цохом. Монгол улсын төлөө зүтгэе.